За энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ удаагийн дугаараар Богд банкны IPO-ийн талаар хэсэг хугацаанд ярилцъя. За ингээд анхаарлаа нааш хандуулж хүлээн авах нь. За тэгэхээр Богд банкны IPO захиалга буюу анх дахь зах зээлийн захиалга маань өнөөдрөөс буюу 2021 оны 19 сарын 1-ээс 7-ны хооронд буюу 7 хоногийн хугацаатай үргэлжлэхээр байна. За тэгэхээр өнөөдрийн захиалгын ерөнхийдөө явц нь бол одоогийн байдлаар бол 9.9% буюу бараг 10% нь биелсэн байна. За 3 тэрбум төгрөг бол цугларчихсан байгаа юм байна. За нийтдээ бол 31 тэрбум төгрөг цуглуулахаар бол ажиллаж байгаа. За тэгэхээр Богд банкны IPO бол нийтдээ 31 тэрбум 700 сая төгрөгийг бол хөрөнгө оруулалтад татах байгаа. За нэг хувьцааны үнэ нь бол 2540. Хувьцааны анханд орж байгаа хүмүүсийн хувьд бол хувьцааны үнэлгээг нь бодохдоо бол хувьцааны үнэ нь нэг хувьцааны үнэ нь үнэтэй байна эсвэл бага байна гэдгээс бол тухайн хувьцааг үнэтэй хямд байна гэж үнэлэх гээд байдаг. За энэний цаана бол мэдээж хэрэг гаргасан хувьцааны тооноос шалтгаалаад өөр бодлогод явагддаг. Тэгээд олон нийтэд санал болгож байгаа нь бол 20% байна. За энэ маань юу гэсэн үг вэ гэхээр нэг энэ Богд банкны хувьцааг 100% гэж үзэх юм бол тэрнийхээ 20%-ийг нь бол олон нийтэд санал болгож байна. За эндээс бол дахиад дотор нь хуваагаад за 70%-ийг нь бол institutional investor буюу хөрөнгө оруулагчдад за мэргэжлийн тоглогчдод гэсэн үг. За тэрнээс 30%-ийг нь бол за жирийн хүмүүстэй бол санал болгоно. Underwriter-ийн хувьд бол MICC үн цаасны компани бол ажиллаж байна. За аудитын хувьд бол Ernst & Young, BDO, за хуулийн фирм нь бол DBN, GTSC ажиллаж байна. За тэгэхээр өмнө нь бол та бүхэн маань мэдж байгаа Богд банк маань бол Ard Securities компанитай хамтран за нэлийн стратегийн түншлэлтэй болно. За Ard Securities компани бол эдний underwriter-аар ажиллана гэдэг бидний бол анх тэгж уншиж байсан. За энэ маань бол өөрчлөгдөөд ингээм MICC болчихсон байгаа. Хамтын ажиллагаа нь яагаад бүтээгүй бэ гэдэг нь бол бид бол сайн мэдэхгүй байна. За мэдээж хэрэг Богд банк маань бол хамгийн шинэ банк байгаа. За нийт 11 банк байдаг гэж үзэх юм бол хамгийн сүүлд нь гарч ирсэн шинэ банк байгаа. За тийм юм бас хамгийн ихэнд бол IPO хийж за энэхүү банкны реформ хийхэд бол түүчэлэн ажиллаж байна. За тэгэхээр банкны реформ бол мэдээж хэрэг бидэнд бол маш том өгөөжийг бол авчирна. Том банкнууд маань бол бүгд хөрөнгөний зах зээл дээр гарахаар төлөвлөгдөж байгаа тий. За энэний түүчээр бол Богд банк маань бол ингээд орж ирж бол олон нийтэд өнөөдөр хувьцаагаа санал болгоод эхэлж байна. Энэ банкны захиалга болон биелэлд болон цаашаа хувьцааных нь үн ханшнаас нь цаад бусад банкуд маань бол яаж гарах вэ гэдэг хүлээлтүүд бол гарнаа. За тэгэхээр хідэн тоон дээр ажиллаж үзье. За мэдээж хэрэг Богд банкны бол проспектус бол хэвлэгдсэн гарсан байгаа. За нийт бол 424 хуудастай нэлээд урт. За энэ бүгдийг ингээд уншаад энэтэй танилцсныг бол бас нэлээд цаг хугацааг бол өнгөрөөнө. За миний хувьд бол бас энийг унших байсангүй харин энэ дээр уншаад энэ дээр судалгаа хийсэн хүмүүсийн буюу Mandal Asset-ийн судалгаан дээр цөмөрөө үндэслээд бас хэд хэдэн тоонуудыг харнаа. За тэрнээс өмнө бол нэгдүгээр цөмөрөө хэдхэн тоонуудыг сайн харцгаая тий. За нийт бол цэвэр ашиг нь бол 2021 оны 3 дугаар улиралд 8 тэрбум 400 сая байсан байна. Нийт актив нь 295 тэрбум байд юм байна. За нийт активэр бол Богд банк маань бол 11 банкын дотроос бол бас нэлээд багт тооцогддог. За харилцагчид нь бол 56777 байгаа юм байна. За чанаргүй зээл нь бол 3.4% гэж байна. За энэ бол маш том сайн үзүүлэлттэй. Зарим нэгэн хамтаа банкнуудын чанаргүй зээлийн үзүүлэлт нь бол нэлээд өндөр байдаг. Чанаргүй зээлийн үзүүлэлт бол маш бага байна. За ингээд биднээс татан төвлөрүүлсэн хөрөнгөийнхөө бүгднгийн хуваагаад үзэх юм бол 40% нь бол технологийн хөрөнгө оруулалтанд хэрэглэх юм байна. За тэгээ 30% нь бол борлуулалтын суугаа сайжруулахад хэрэглэх юм байна. 30% бол бүтээгдэхүүн үйл ажиллагаанаа хөгжүүлэхэд бол хэрэглэнэ. Үнэлгээ ерөнхийдөө бол үнэлгээг бол DCF ч гэдэг юм уу, тэгээ хорогдуулсан ч гэдэг юм уу, эсвэл book value ч гэдэг юм уу, тэгээ эдгээр нь тооцож гаргадаг. За энэ хүү үнэлгээг бол хөндлөнгийн шинжээ гэж бол BDO аудит компани хийсэн юм байна. За энэ маань бол нийт 138-аас 166 тэрбумын хооронд бол үнэлгээ нь байгаа гэдэг энэ хүү компани энэ хүү банкны маань бол бүх үнэлгээ хийсэн юм байна. IPO гарахаас өмнө бол энэхүү банк маань бол 127 тэрбумын үнэлгээтэй байсан. За ингээд олон нийтэд хувьцаа санал болгоно. За ингээд санал болгосны дараа бол нийт үнэлгээ нь бол 158.7 тэрбум болно гэж. За тэгэхээр энэ маань мэдээж хэрэг бас BDO-гийн үнэлгээнээс бага байна. За компани үн цаасны танилцуулгыг эхлээд цөмөрөө үзцгээе. Үн цаасны танилцуулган дээр бол нийтлийн хэдэн мэдээллүүдийг агуулсан байна. Бодлогын хөв маань төв банкнаас гаргаж байгаа бодлогын хөв маань бол жилээс жилд ингээд буугаад байгаа. Тэгээ одоогийн хувьд нь бол 6% дээр орчихсон байна. За энэ 6% гэдэг
гэдэг нь юу гэсэн үг юм бэхээр Богд банк ч юм уу ямар нэгэн компаниуд хэрвээ төв банк нь мөнгө хадгалах юм бол тэдэнд хадгалсан хувьд нь 6% хүүг тооцож өгдөгөө гэсэн одоо санаа юм байнамаа. Швейцар нь бол 2540 төгрөгийн үнэлгээтэй. За нийт 31 тэрбум. За энэ маань нийт банкны маань бол 20%-ийг бол эзэлж байна. Энэ 20%-ийнх нь 8.75 одоо сая ширхгийг нь бол стратегийн хөрөнгө оруулагчид буюу 70%-ийг нь стратегийн хөрөнгө оруулагчид санал болгож байгаа юм байна. За олон нийтэд бол 3.7 одоо сая ширхэг одоо хувьцааг бол олон нийтэд санал болгож байна. Бузын одоо гишүүд ч гэдэг юм уу те салбарын ерөнхий байдлыг бол та бүхэн маань бол ингээд эндээс харж болно. Тэгээ энэ дээр нэгэн сонирхолтой дата байна те өөрийнхөө одоо Богд банкыг бол системийн дөрвөн том банктай бол харьцуулсан тоо байж гэн те нийт харилцагчдын тоо, ажилтгчдын тоо ч гэдэг юм уу те. За ингээд цэвэр ашигын өгөөжүүд нь ямар байгааг бол энэ дээр ингээд тооцоолчихсон байна те. За мэдээж хэрэг шинэ гарч ирж байгаа шинэ банк маань болохоор ажилтны тоо бол бага. Дээрээс нь бол уг банк маань бол дижитал хувьсгал хийж дижитал банк болно гэсэн утгаар бол ажилчид бага харин киоск ихтэй одоо тийм санаатай байдаг болоо гэж бодож байна. За ингээд бас цаашдаа нөгөө одоо байгаль орчинд ямар ээлтэй банк вэ тийм. За карбон үйлдвэрлэл дээр хэр бага байх вэ? Дижитал банк гэдэг нь бол салбарын тоо бага байна гэдэг маань бол гарч байгаа waste буюу одоо цаас үйлдвэрлэлд инээд нь бага байна гэсэн. За ингээд санхүүгийн ерөнхий мэдээлэл нь бол нийт хөрөнгө нь хэдэн төгрөг юм бэ? За татврын дараах одоо ашиг нь 2021 оны 3 дугаар улиралд бол ямар хөө байсан бэ гэдгийг бол та бүхэн маань эндээс харж болж байна. Сонирхолтой тоо нь бол өөрийн хөрөнгөний өгөөж буюу return on equity гэдэг. За энэ нь бол 17% гэж гаргасан байна. Өөрөөсөө бол тооцсон байна. За энэ 17% гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр хэрвээ тухайн одоо банкны одоо эзэмшигчд байлаа гэж бодъё. Эсвэл та одоо банкнд одоо мөнгө хадгалуулаад жилийн дараа авах хүн маань 17% одоо хүүтэй гарнаа гэсэн үг. Та хэрвээ Богд банкны эзэн байгаа таны мөнгө маань сая төгрөг байсан бол та сая төгрөгөн дээрээ жилийн дараа 17% өөрийн эзэдийн өмчтэй болж гинэ гэсэн үг юм. За ингээд ерөнхийдөө бол одоо энэ оруулсан мөнгөө юунд зарцуулах юм бэ гэхээр 40 30 харьцаатай технологийн хөрөнгө оруулалтанд бол зарна гэж байна тий. Одоо өөрийн програм хангамжуудаа програм амжилал энэ бүх юм дээр бол технологи бол сайжруулна гэсэн үг байгаа тий. За борлуулалтын суугийг хөгжүүлэх сайжруулах гэдэг маань мэдээж хэрэг одоо харилцагчдад шинээр одоо шин төрлийн одоо энэ технологи дээр суурилсан одоо шинэ бүтээгдэхүүнүүдийг гаргах. Энэ бүтээгдэхүүнүүд бол технологид дамжуулж одоо заавал цаасаар биш тий онлайнаар дамжуулж шин бүтээгдэхүүнүүд гарганаа гэсэн санаа байж байна. За тэгээ бүтээгдэхүүн үйлчлэгийг хөгжүүлэх гэдэг маань мэдээж хэрэг одоо байгаа бүтээгдэхүүн болон ирээдүйд гарч байгаа энэ бүтээгдэхүүнүүд бол сайжруулад явна гэсэн санаа байна. За ингээд бол бодитоогоор энэ гурван зүйлд бол зарцуулах нь байна. За тэгэхээр ингээд хурангуй танилцуулгын үзэх юм бол ерөнхийдөө ийм байна тий. За нийт одоо проспектус буюу өмнөд цаасны одоо бүтэн танилцуулгыг унших юм бол та бүхэн маань 424 хуусыг бол өөртөө ороод үзчих боломжтой. За тэгэхээр бидний хувьд бол энэ удаагийн дугаараар бол мандал asset буюу мандал менежментийн сангаас за энэ хүү сан маань бол өнгөж одоо гарсан хоёр сангийн нэг маань байж байгаа тий. Нэг нь бол арт группээс гаргасан одоо хос сан гэдэг байгаа тий хөрөнгө оруулалтын сан байдаг. За тэгвэл дараагийн сан бол мандал asset бол 50 тэрбум төгрөгийг бол босгож байгаа. Босгосон мөнгөөрөө Монголын одоо системийн болон одоо энэ гарч ирж байгаа банкны реформоор гарч ирж байгаа банкуудыг бол худалдаж авнаа гэсэн одоо зорилготой. Гол зорилго нь бол энэ хүү гарч байгаа IPO хийж байгаа банкудаас одоо шинэ хувьцаа худалдаж авнаа. Хувьцаа авахдаа нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болж тухайн банкны үйл ажиллагаанд орж бидэнд за эргүүлээд тэрүүгээр бол зөв менежмент хийж зөв удирдлагт нь орж за зөв хөгжүүлэлт хийгээд бидэнд бол эргүүлээд өгөөж өгнө гэсэн сан байгаа тийм үү. За тэгэхээр энэ сангийн одоо гаргасан дүгнэлт маань бол ингээ гараад ирсэн байна. Чухал одоо датануудыг энэ дээр гараад ирчихсэн байна. За нийт одоо хөрөнгө нь бол Богд банк нь бол 296 тэрбум гэдэг маань ямар учиртай юм бэ гэхээр нийт ингээд 11 банкын ингээд чагсаагаад үзэх юм бол Богд банк нь бол 9 дугаар чагстай юм байна. Урд нь бол Трансбанк, Капитрон банкуд бол чагстай юм байна. За тэгээд цаашгаа бол том банкуд буюу хамгийн дээдл нь бол Хаан банк байх чижээ те. За тэгэхээр бол 9 дугаар нийт хөрөнгөөр бол 9 дугаарт байгаа юм байна. За ингээд нөгөө саяны хэлдэг нөгөө чанаргүй зээлгээд байгаа те. Чанаргүй зээлийн хувь бол зарим банкуд бол маш өндөр байдаг гэсэн. За энэ дээр Капитрон банкны хувьд бол 9.6% одоо чанаргүй зээл байж байна те. За чанаргүй зээл гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр банкнаас авсан зээлдүүлэгч компаниуд маань бол өрөө төлж чадахгүй одоо ингээд удаж байна гэсэн санаа тий. За тэгвэл Богд банкны хувьд бол 3.3% буюу нийт одоо average буюу дундаж топ 5 банкны дунджаар нь бодох юм бол 7.7 байдаг бол Богд банк нь бол чанаргүй зээл нь бол 3.3 байна. За энэ маань бол менежментээ бол нэлээд сайн хийж байна. Зээлөхөөс өмнө зээлийн судалгаагаа маш өндөр сайн хариуцлагатай хийж чадаж байна гэсэн санаа юм баг. За ингээд харилцагч хадгаламжийн хувьд бол мэдээч хэрэг Богд банк маань бол бас нөгөө хоёр компанийнхаа бас дундаа ингээд байж гин тий. За ингээд харилцагчд маань бол ингээд өдрөөс өдөрт өсөд явж байгаа баха. За дараа нь одоо хамгийн чухал юм байгаа нөгөө цэвэр ашиг гэж хаа тий. Бид одоо түрүүний одоо
харсан дээр бол 17% return of equity байсан бол за мандал asset-ийн тооцоогоор бол богд банкны return of equity нь бол одоо эзэдийн өмчийн өгөөж нь бол 11.9 байсан байна. За түрүүний өөртөө боддог нь бол 17% байсан бол мандал asset-ийн хувьд бол 11.9-оор ботсон байна. За гэхдээ энэ маань бол топ одоо 5 банкны одоо дунджаар бодох юм бол 10.2 байдаг юм байна. За энэс бол бас илүү байна. Буюу нөгөө хамт одоо зэрэгчиж орж байгаа банкнууд буюу одоо системийн бус банкуудыг харьцуулах юм бол Capital Trans богд болон Ариг эзэртэйгээ харьцуулах юм бол хамаагүй өндөр өгөөжтэй байх жишээтэй байна. За тэгэхээр бол цэвэр ашигын өгөөж нь бол 11% буюу нөгөө банкны хүүгээс өндөр байна гэсэн санаа юм байна. За ингээд санал болгож байгаа хувьцааных нь мэдээлэл нь бас байна те. За энийг нуршаад явах вэ. За энэ дээр хамгийн чухал мэдээлэл нь бол энэ байдаг. За энэ PB буюу одоо price to book ratio буюу нийт дансны үнийн одоо харьцуулалтыг зүүн өмнөд Азийн болон зүүн Европын банкудтай ингээ харьцуулахад богд банкны дансны үнийн хэрэг яаж гарч ирж байгаа бол энэ дээр харьцуулалт хийсэн байна. PB харьцаа нь бол дансны үнээс энэ ерөнхийдөө дундч нь бол 1.17 байдаг бол богд банкны хувьд бол 1.81 байна буюу нэлээд өндөр байна. За энэ хувьцааны үнэлгээ нь маань үнэтэй гарсан байна гэж үзэж байна. Нийт одоо дансны үн гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр өөрийнх нь одоо байгаа өөрийнх нь хөрөнгийг хасдаг нь элэгдэл бүх одоо банкны хөрөнгийн элэгдлийг нь хасаад за ингээд нийт энэ хувьцааны одоо ингээ хуваад үзэх юм бол 1.8 дахин гэсэн үг тийм үү. За ийм үнэлгээтэй байна гэсэн үг юм аа. За тэгэхээр энэ бусад одоо энэ зүүн өмнөд Азийн банкуудын хувьд бол дунджаар бол 1.17. За яг IT-ийн компаниуд болон энэ дээр бол энэ бол 1.81 бол бас тийм ч их том үнэлгээ өндөр гэж үзэхгүй. За ерөнхийдөө бол гадаадын түвшинд бол 1-4% хувьд бол дансны үнээс илүү байх юм бол айгүй сайн байна. За 1-ээс доошо орчих юм бол undervalued буюу за ерөнхийдөө энэ хувьцаагийн маань бол дутуу үнэлэгдсэн байна. Өсөг ирээдүйтэй гэсэн санаа байдаг. За тэгээ 1-ээс дээшлээ гараад ирэх юм бол дансны үнээс буюу өөрийнх нь бодиттой одоо дансны үнээсээ хитрээд явчихсан байна гэсэн санаа байдаг. За тэгтээ том одоо энэ IT-ийн компаниудын бол дансны үн нь бол бүр хичнээн өндөр байдаг. Бүр 20-30%-аар илүү хувь байдаг жишээтэй байдаг тий. За тэгтээ банк гэдэг маань бол тогтвортой байдаг болохоор дансны үн гэдэг тооцоол бол маш чухал байдаг. За эндээс бид юу гэж ойлгох вэ гэхээр бол та хэрвээ одоо хувьцааных нь үнэлгээ нь жоохон өндөр үнэлэгдсэн байх юм бол хувьцаа маань бол одоо анх дахь зах зээлээс арилжаанд дуусаад хоёр дахь зах зээл дээр гараад эхлэх юм бол одоо бидний бодож байгаа шууд ингээд 10-20%-аар ингээд өсөхгүй байх магадлалтай. За энэ маань бол өгөөжөө бол багаар өгөх буюу за биднээс татан төлбөрөөс энэ мөнгөө хэрхэн зарцуулах вэ? За энэ зарцуулсныхаа дараа жилийн дараа 2 жилийн дараа хэрхэн ашиг нь гарах вэ гэдэг тэрнээсээ уялдуулаад одоо тухайн хувьцаа маань хэрэг өсөлттэй байх вэ гэдэг бол харж болдгоо. За тэгэхээр бол мэдээж хэрэг энэ маань бол зөвхөн танд өргөж байгаа мэдээлэл ямар нэгэн санхүүгийн зөвлөгөө биш. Банкны одоо хувьцаа авах гэж байгаа хүмүүс өөрсдөө юу гэж хэлсэн байна гэдгийг бол бид сонсох хэрэгтэй. Надаас илүү мэдж байгаа гэдэг нь бол би бүрэн мэдж байна. Богд банкны хувьд бол 31 тэрбум төгрөгийг бол тийм их зовхгүй хөрөнгө оруулалтад бол татчих байх. Та бүхэн мэдж байгаа. Зарим нэг одоо үйл мэдэгдэх coin-ууд crypto value-ийн зах зээл дээр одоо 30-40 тэрбум төгрөгийн үнэлгээтэй одоо coin-ууд байдаг. Тэдний маань бол одоо мөнгө хэдэн минутын дотор босгоцсон байдаг. За гэтэл энэхүү банк маань бол одоо үнэхээр бодиттойгоор үйж идэг оршин тогтнож байгаа цаасаа үйл ажиллагаа тодорхой энэ үед бид нар зөвхөн одоо юу гэдэг дансны үнэлгээ гэдэг юм уу эсвэл зөвхөн одоо байгаа дата дээр үндэслэх биш. Цаашаа ирээдүйн өсөлтийг нь бас үндэслэж энэхүү хувьцаанд одоо ихтгэл үзүүлэх үгүй хэсгээ бол шийдэх хэрэгтэй тий. Тэгэхээр та бүхэн маань хэрэг захиалга өгөх юм бол брокерийн компанийнхаа вебсайтаар дамжуулаад одоо захиалгуудаа өгж болно. За мөн одоо хэрхэн одоо IPO захиалга өгөх вэ гэдэг манай YouTube-ийн хичээл байгаа. Description дээр тавьчихна. За энэ хичээлийг та бүхэн маань линкээр нь ороод үзэх боломжтой. За энэ болон бусад мэдээллийг хэрвээ авахыг хүсэх юм бол та бүхэн маань хувьцаа цагийн маань болон манай Facebook, манай вебсайтаар орон. За манай хүүхний санхүүгийн хичээл, хувьцааны анх шатны хичээл, биткойн болон Binance-ийн хичээлүүдийг маань бол хямдралтай үнээр авах боломжтой байгаа шүү. За мөн манай бас YouTube пэйжийг хэрвээ дагаад subscribe хийх юм бол өдөр болгон 7 хоног болгон шинэ мэдээллүүдийг та бүхэн маань бол ухтдаг билээ. За ингээд анхаарал тавьсан явдал баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.